Намрын адаг сарын жаварт өглөө зузаахан дээл шууж өсөлсөн өвгөн жансан жижиг бор гэрийнхийн эсхий үдийг түнхэс хитэл түлхээд хоол цайны элчинд залуу хүн шиг улаа бутран уур манан савсуулсаар төгдөгнөн гарч ирэхэд уян дээрээ тохорштой хөвтөж байсан хүрэн ат эзэн маань босхон дорой очихж байна уу да гэсэн маягтай нүдээ дүрлийлгэн эргэж харлаа. Жансангийн хойноос үсэн их ургасан жат томтой залуу ир хар булгаар богц барьсаар толгой нүцгэн гарч ирээд наран сүрэг анивчин найталгаснаа. Аваа та дуран авч явах юм уу гэж асуулаа. Гүй гэж Жансан малгайгаа бүчлэх зуур уцаарлангүй хилээд тохоштой тэмээрүү явлаа. Хүн намаасаа төрүүлэн очиж тэмээний бурамтхийг гартаа аваад хүлээн зогсоход Жансан хажууд нэрээд "За чи чулуун минь цаад муу их чинь ганцаардан шүү. Битгий буу өөрч тэнэж яваад байгаарай. Хүн шиг байж үзээрэй дэ чи минь" гэд Жансан богцоо хойшлуулан засаж мордтол хүрэн ачиж ухасхийн бослоо. Зуны дэлгээр сайхан цагт адуу тэмээ зэрэглэн дундуур багшран бэлчиж цэцэг ногоо сувсран халиурч байдаг энэ их тал зилүүд ил хөл оргиод гандаж хатсан хялган шивээ явган салхинд нахилцэн найгаж талын дунд ганц том хадан цохоо зуны дэлгэр цагийг харуулдан хүлээх мэт сүүхийн зогсноо. Эзэн хүнээр залуулалтгүй элсэрх зөрөг дагаж сурамгай гихчин алхах хашир атныхаа нуруунд дээр амгалан суугаад салхины уруу сүргэлзэн хийсэх тэмээнийхэн шил зовдрыг нүднийхэн үзүүрээр ажиглаж хээрийн цэвэр агаарыг цээж дүүрэн татж бодол давтаад мэлмэрч явах шиг сайхан юм байдгүй. Намар яг үдэд холын занд гарах гэж хөл газар хүрэхгүй хөөрч явдаг байсан өн эртний цагаа сэргэн нэг бодлоо. Тарах хүчээ авч гүйцсэн атан тэмээдийг зээл татан сойгоод жинчид хом татлаг бурандаг гадас хонх майхнаад хөөрч байдаг. Амраг гэргийд нь дулаан хувцас зэхэж ах дүүс тавил дотн хүмүүст нь бэлэг захиа өгч өвөл ойртохын амьсгаанаар зуны тавлаг уужмыг орхин яарч үнсэн мал хүн ийш тийшээ холхилдон гүйж ботго торон буйлалдаж байгаль дэлхий хүртэл уярсан байдалтай харагдаж шөнийн цагаар тунгалагхан шүүдэр хөнгөн цагаар хируу дэвсэж хоноод зуны өмнөд танирдаж цонхийсэн шаргал талын дээгүүр санаа алдах мэт намрын хонгор салхи нэгэн үе сэтгэл уйрааж нэгэн үе хиймэр бадран сэвсэлцэж байдаг. Тэр цаг тэр үйлрэл жинчин хүний сэтгэл бусдаас илүү нэвчин шингэж зүрхний өгт нь хоногшдог ажээ. Жансан анх жинч эцгэн дагаад 20 настайдаа аяны цамд гарсан байдаг юм. Тэр үед шүүхэртийн баг охин баруун говийн хулаан гэж залуучуудад магтагддаг байсан нуруутай ягаан хазар довхонд Жансан сэтгэл алдарчээ. Зуны адаг сар гарч жинд явах болсноо сонсогцоо 2 хоногийн чөлөө аваад ирсэнд дэгэм аа гих өнөөх булцгар охин эрийн шинд цогцлоож яваа Жансангийн өвчүү цээж рүү шонтхор хатуу хамар зузаан хүрэн уруулыг нь шинтэн нааж халуун мэлгэнд нь тэрвүүлсээр ямаг сэтгэлийн жолоо алдран анхны хайрын гинэн сэтгэлдээ эцэсгүй сайныг эрэмцэн хүсэмжилж зуурдын жаргалыг насны мэт толгоож эд нойрын бор шөнөөс өрхний оосор татхаа хүртэл хайртай хүнийхээ